Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана уу хүүхдүүд. Түүхэн жимээр суурал лекцийнхаа энэ удаагийн дугаарыг эхлэе. За түрүү бид нэр их Монгол улсыг байгуулж эзэн бог Чингис хааны хаан ширээнд өргөмжилсөн тухай ярьж эхэлсэн. Энэний үргэлжлэл өнөөдрийн хичээл дээр үргэлжилж явагдана. За түрүү бид нэр их Чингис хааны хасбууд хамгааны тухай ярьж байсан. За одоо тэгээ хасбууд хамгаан албан ёсоор Татаа тунгаагаас Чингис хаан хүлээж аваад дараагийн арга хэмжээний үгтэй зэрэг их хаанд өргөмжлөгснээ найр наадам гэж их сүртэй юм хийж байсан байна. Багш нь түрүү хэлсэн Чингисийн хүрээ гэж байгуулад Чингисийн одоо авраг ордныг тойруулаад маш том хэмжээний тосхон босч байсан гэсэн. За тэгээ их хурлдаа төрөлсөж ирж байгаа улсууд тэдний гэр майхан гэдэг ингээд явхаараа бол ер нь маш их том найр наадам болдог юм байж. Тэгээ нэг удаагийн нэг түүхийн сурвалж бичигдүүлдээснийг харахад жухам адил одоо хуралдааных нь найр наадам юм мэдэхгүй. Нэг өдрийнх нь хэрэгцээ 200 хонь 200 өхөр 50000 хонь ажиллаж байваа гэсэн юм байна лээ шүү дээ. Тэгэхээр чи аваад юм мэддэг байна да тийм ээ. 200 адуу 200 өхөр 50000 хонь гэдэг чинь. Тэгэхээр их л олон хүн цугладаг байсны шинж. Энэ бол одоо тэр их хурлын үеийн найр наадам, их хурлын үед их өргөн дэлгэр болдог байжээ гэснээр тод жишээ. Найр наадмаас өмнө миний хүүхдүүд Чингисийг одоо синтетэн залчихсан тийм ээ. Синтетэн залаад Алтан ургийнхан болон ойр шадар сайдууд нь жанжинууд нь одоо түүнд албан ёсоор мөргөж хүндэтгэд үзүүлсний дараагаар синтетэн хамт өргөж мөрөн дээрээ тавьж гадуур нөгөө Чингисийн авраг ордны нар зүв тойруулаад их гэж гадаа байгаа ард иргэд гэж бас байна да тийм ээ. Тэдэндээ харуулж явуулдаг тийм яслал байсан байна. Чингисийг синтетэн хамт мөрөн дээрээ өргөөд ихэд аваад явдаг. Тэгтээ зэрэг гадаа байгаа тэр ард иргэд бол бүгдээрээ одоо согдон мөргөж хаандаа үнэнч байхаан илэрхийлж Чингис хаан гэж хааны хаан төлөө амнаас амьдрал одоо юу байдгийг бүх юмаа зориулахаа илэрхийлдэг ийм яслал болсон гэж бас түүхэнд бичсэн байдгийн шүү. Тэгээ буцаагаад гэрт нь оруулж юу тухлуулсны дараагаар найр наадам эхэлдэг. Найр наадам бас их жийг таягтай байжээ. За бодвол одоо тэгээд тэр түүхэнд бичснээр бол Чингис хааны урд бол маш их хэмжээний одоо алтан мөнгөн эдлэл булга халиу одоо хамгийн үнэтэй ямиг одоо овоол тавьсан байдаг. Чингис хаан одоо тэрнээс одоо найр наадамд оролцож байгаа өөртөө одоо шан харамж өгье, бэлэг сэлт өгье гэсэн улсуудаас тэр бэлэг сэлтийг тарааж өгдөг. Тэр бэлэг сэлт Чингис хааны гараас бэлэг сэлт авсан хүмүүс бол одоо маш их одоо баярлдаг, дээдэлдэг юм байсан гэж түүхэнд бичүүлдэгсэн байдаг. Тэр бэлэг сэлт битээ хэл Чингис хааны урд очиж бүжиглээд тэгээд Чингис хаанд арх барьсан тэр хүмүүсийн дотроос зарим нэгэн хүмүүст нь урдаа байгаа их шүүснээс шүүс гэдэг чинь одоо ууц шүү дээ тийм ээ. Махнасаа огтлоод өгөхөд тэрийг бол одоо хааны дээд бэлэг гэж хүлээж авч зөвхөн одоо ганцаараа хүртдэг байсан гэж шөөрдөл түүхэнд бичсэн байна шүү. Зөвхөн одоо тэр ууцны хажуунаас жоохон огтлоод аваад өгөхөөр бол тэрийг одоо хааны дээд бэлэг гэж үзэж хинтээ ч явахгүй ганцаараа хүртдэг байсан гэж ингэж бичсэн байна. За ер нь л одоо найр наадмын үед монголчуудын нэг нуус товчоо болон энэ тэндгүй байнга тэмдэглэж гэж яригж байгаа юм. Бүжиг гэж нэг юм гараад байгаа юм. Маш их бүжгэлдэг ард түмэн байсан юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсө дуулж өгнө гэж гардггүй дандаа л бүжгэлж өгнө гэж гардаг. Тэгвэл хааны өмнө болон хааны жанждын өмнө болохтой зэрэг эрэгтэй шүүд бүжгэлдэг. Ухаандаа эрэгтэй хүний өмнө эмэгтэй хүн бүжгэлдэг бай. Хатадынхын өмнө болохтой зэрэг дандаа эмэгтэй шүүд бүжгэлдэг. Арх барьдаг. Ийм л нэг ёс заншил байсан юм байна лээ. За тэгээ ингээд бүжиг наадам эхлээд найр наадам эхлээд бэлэг салт тараагаад ингэсний дараагаар бол Аливаа хаан өөрийнхөө анхны зарилгыг гаргаж ард түмэндээ одоо зарлиг илгээдэг юм ясаач. Чингис хаан 1206 онд их Монгол улсын хаанд өргөмжлөөд ямар зарлиг гаргасан гэхтэй зэрэг
одоо ингэж байна. Зов зүтэрч байгуулсан Нармын улсыг тийм ээ Молор эрдэнэ мэд хүндэлж энэ өдрөөс эхэлж хөх Монгол гэж нэрлэлт өгөө гэсэн зорилго гаргасан. За зов зүтэрч байгуулсан хураасан Нармын улс гэдэг бол ойлгогдож байгаа. Ер нь бол бүх Монгол улс гэсэн утгатай үг Нармын улс гэж. Бүх Монгол улс гэсэн утгатай. Энэ нэг түүхэнд нэг хэсэг хэрэглэж байгаа одоо болчихсон бүр сүүлд энэ 20 хэдэн он хүртэл 1940-од оны үед хүртэл одоо Чойвсгийн үед Нармын улсыг байгуулна гэсэн ийм урайд озон бас явж байсан юм шиг. Энд чинь үгсээр бүх Монгол улсыг байгуулна гэсэн үг. Тэр үеийн одоо энэ 30-40-од оны үед Нармын улсыг байгуулна гэж болоосон бол Өвөр Монголон тийм ээ хойноос Туваагаан, Бурядаан, Халимгаан бүгдийг одоо нийлүүлээд их Монгол улс байгуулна гэсэн санаа байна да тийм ээ. Нармын Монголыг байгуулна гэдэг чинь ийм учиртай. Энэ Нармын Монгол гэдэг үг их Монгол улсыг нэгтгэн байгуулсны дараагаар Чингис хааны амнаас гарсан үг байхгүй юу? Нармын Монгол улсыг байгууллаа. Молор эрдэнэ мэт хайрлаж яваарай. Тийм ээ. Энэ цаг өдрөөс эхлээд Монгол улсыг хөх Монгол гэж нэрлэлт өгөө гэж чинь анхныхаа зарлигийг гаргаж байсан тавгтай. Гой зарлиг байна тийм ээ. За дараагийнх нь хаан Өгөөдөө хааны зарлиг бол бас их ач холбогдолтой байдгийн штэ. Өгөөдөө хаан юу гэсэн гэхээр миний аав Чингис хааны байгуулсан төр улсыг битгий зовоогоорой тийм ээ. Монгол улсынхаа бүх иргэдийг хөдийн өсөр газар тавиулж бүгдийг жаргаацгаа тухай гэсэн тийм зарлиг гаргасан байдаг. Яг л одоо өнөөдөр ч гэсэн одоо Монгол төрийн гарч ирээд нэг ийм л учир утгатай зарлиг хэлдэг дээ тийм ээ. Тэгэхээр Өгөөдөөгийн анхны гаргасан зарлиг бол бас их сонирн байна. Юу гэж хэлэв? Миний аав Чингис хааны байгуулсан Монгол улс, Монгол төрийг бүү зовоох тун, Монголын ард түмнийг хөлийн хөсөр газар тавиулж жаргуулах тун гэсэн Өгөөдөө хааны зарлиг ингэж гарч байсан. Тэгээ үүнээс хойш хаан болгон өөрийнхөө ингэж зарлиг гаргаж байсан түүхтэй. За тэгээ хаан өргөмжлөх үед бас нэг айхтар ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болдог нь гавьяа шагнал болгодог байсан. Энэ гавьяа шагнал гэдэг юм чинь өнөөдөр гарч ирээд нэг одон медаль болцсон болохоос өөр Чингис хааны үеэс 1206 оноос гаралтай юм байна шүү дээ. Хаанд өргөмжлөгдөөд одоо өөртөө үнэн сүтгсэн хүмүүсийг гавьяа шагнал болгодог. Чингис хаан их хаан болонгуудаа 96 хүнийг мянганы ноёноор шагнасан. 88 хүнд гавьяа цол олгосон. Гавьяат гэж албан ёсоор ийм 88 хүн цол олгоод. Тэгээ бас ус хүмүүсэд цол олгосон. Ухаандаа мухлаад одоо түрүү багш нь хэлсэн тийм ээ. Гован гэдэг цол олгосон байх шийтэй. Тэр үеийн шашны тэргүүн одоогийнхоор бол хаан баямда одоо өсүүн гэж өвгөн байсан байна. Тэр өсүүн гэдэг өвгөнд бэхий гэдэг цол олгоод найр наадмын хамгийн дээд талд өөрийнхөө доор суулгаж зөвхөн цагаан морь унж цагаан дээл өмсөж шашин төрийг хамттхан мандуулж хизээ дайн байлдаан хийх цаг агаарын байдал ямар болох нар сарны хэртэлд ямар болохыг мэдэж хаанд мэдээлж явах ийм үүрэг даалгавар өгч өсүүн бэхий гэдэг тийм цолтойгоор хамгийн өндөр настыг дээдлэн залж байсан бас ийм юм байна. Сонин байгаа зү тийм ээ. Дархан гэдэг цолыг олгож байсан. Дарханыг хэнд олглоо багш нь түрүү хэлсэн. Сорхон шард олгосон. Анх одоо нөгөө тайчуудад баригдаад хүүхэд зов зүдэрч явахт нь одоо тавьж явуулсан сорхон шард 1206 онд дархан гэдэг цол олгосон. Дархан цол бас их учиртай. 9 удаа ямар нэгэн хэмжээгээр гэмт үед хийхэд хууль авч хэлцэхгүй. Дархан цолтой хүнийг. Мөн дархан цолтой хүнийг хүн дайн байлдаанд яваад өөрөө ол зомог оллоо штэ тийм ээ. Ол зомог олоход тэр олсон ол зомгоо хинтээ ч хуваахгүй өөрөө хэрэглэхийг зөвшөөрнө. За 3 дугаарт нь ан авд яваад олсон ол зомгоо хинтээ ч хуваахгүй өөрөө хэрэглэхийг зөвшөөрнө. Бас нэг айхтар нарийн дархан цолтой хүний нарийн жаяг дэг байна да. Энэ үхтэй зэрэг хундаг өргөх хэрэгтэй. Тэр үед үл ер нь хүн болгоно нэг айхтар найран дээр усаа за би нэг хундагны үг хэлчихье гэдэг юм байхгүй. Тэр ерөөсөө Чингисийн зарилгаар хундагны үг хэлэх, хундаг өргөх эрхтэй хүн гэж тусгай зарилгаар тогтоодог байсан. Тийм учраас сорхон шар дархан цолон дотор нь найр наадам дээр хундаг өргөх эрх болгосон. Тэгэхээр нарийн байна да. Инкэж сорхон шарыг дархалсан. Гэх мэтлэн одоо нийт маш олон хүнд одоо гавьяа шагнал гүртээж. За тэгээд одоо энэ мянганы ноёдууд дотроо нийт одоо 31 овог аймгийг нэгтгэсэн гэж байна шүү дээ. 2 сая хүнээ одоо хувааж өөрийнх нь эзэмшилд өгсөндөө өөрийнхөө ээж өөдөн ихтэн 1 түмэн хүн 10,000 хүн за тэгэл дараа нь ах дүү нартай 8,000-аар нь 6,000-аар нь хамгийн бага нь л одоо
бэлгүүдэд нэг 500 өрх өгсөн хэрэгээр л нэлээд гомдолтой үйл ажиллагаа болж дуустдаг да. За ингэж гавьяа шагнал бүтээдэг юм байна. Ингээд 1206 онд анхны Монголын хаанд төрт улс байгуулагдаж их Чингис хаана Монголын их хаан дөргөмлөж Чингис хаан салуун албан ёсоор баталгаажуулж ийм үйл явдал болсон да. Энэ үйл явдал болсноос дараахан Монголын төрийн төв бүл үндсэндээ энэ хар хорин руу шилжсэн юм шүү дээ. 1206 онд шилжсэн. Тэгээд 1206 онд шилжиж ирээд хар хоримын тэр Түмэн амгалантын ордон гэж энэ дээр харагдж байна. Түмэн амгалантын ордон гэж энэ хааны их ордныг байгуулсан. Энэ ер нь хар хорины чин тэр үед Монгол улсын нийслэл байсан. Яг хар хорин Монгол улсын нийслэл байхад монголч үнэхээр чих хөгжсөн, дэвтсэн, мундаг улс болсон байсан. Бараг дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан ийм том хот байлаа шүү дээ хар хорин. 1206 оноос 1236 онд энэ ордныг барьд дуусгасан 30 жил барьд дуусгасан ордон гэдэг нь шүү. Тэр нийслэлийг ингэж бий болгосон. Тэгээд хэмжээ дамжаа юм хүмүүс энэ тентхийн түүх намтарт их бичиж үлдээсэн байдаг. Тэгээд эн чинь нөгөө Монголын төв нийслэл болсон болохоор Аршид Аддын, Марко Поло, Жувени, Урубрик гэд маш олон тийм гадаадын жуулчид хар хоринд ирж байсан, амьдарч байсан. Тийм учраас яг бодиттой түүхэн байдлаар нь түүхэнд бичээд үлдээсэн. Ямар ч эргэлзээгүй бичээд үлдээсэн байдгийг. Тэгэхээр нэгэнт хааны ордны тухай ярьж эхэлсэн болохоор энэ хар орны Түмэн амгалантын ордныг бас ярихгүй байж болохгүй байна. Хар хоримж эндээс ойрхон шүү дээ. Аялал жуулчлалаар очил багшийнхаа ярьсныг санаад үзээрэй. Энэ нийтдээ нэг 2-3 давхар 64 багантай, өмнө талдаа 3 хаалгатай, гол хаалганыхын дотор гэхэд хаан яг ордныхон төв хаалганы үүдэн тэр дээр нь гадаалаа суудаг. Тэрнийхэн өмнө ийм мөнгөн модтой, мөнгөн модныхон дөрвөн талаас янз бүрийн юм унд айраг цагаа юмнууд гардаг. За тэргээрэн ирсэн зочин гүйчин ард түмэн юу байдгийг тэндэл цугларсан бүх хүмүүсийг дайлдаг ийм их нарийн тансаг хийс зохион байгуулалт бүтэц архитектурын шийдэл өнгө зүс бүр тасархай юм байсан юм гэлээ. Аргагүй энэ яг хөхтэй зэрэг дэлхийн өнцөг болон бүрээс ер нь Чингис хаан түүний үр саднуудын нэг том онцлог төр шүү дээ. Эзэлж авсан дэлхийн өнцөг болон бүрээсээ ямар хүмүүсийг авсардаг байсан хөхтэй зэрэг уран дарахчууд, эрдэмтэй номтой хүмүүс, тийм хүмүүсийн алж устгалгүйгээр эх орондоо авсардаг байсан. Тэдний хүчээр байгуулсан ордон энийг. Энийн архитектур зургийн тэр гадаадын хүмүүс хийсэн юм шиг байдгийг. Тэгээ энэ ордны тухай багш та нарт нэг жоохон ярьж өгье. Яг энэ урдлынхын мөнгөн мод байна шүү дээ. Энэ мөнгөн модны анх зураг дарханыхын ажлыг хийсэн хүн нь тэр Парисын уран баримлч Вильгельм гэж хүн байсан гэж түүхэнд бичиж үлдээсэн байгаа. Парисын гэхээр Франц хүн байх нь шүү дээ. Францын Вильгельм гэдэг уран дархныг авчирч энийг хийлгэсэн гэдэг. За тэгээ энэ мөнгөн мод бол дээшээ цул мөнгөөр хийгдсэн. Жимс Минсийн бол алтаар чимсэн ийм мод байсан гэж байна. За тэгээ доороосоо мөнгөн модныхоо энэ ишийг дээш нь ороогоод явсан дөрвөн могой хэлбэрийн гэж түүхэнд бичсэн байдаг юм да. Луу юм шиг байгаа. Луу шиг ийм ороомгтой тэр ороомлоос дөрвөн тал руугаа харсан амнаас нь эдээ цагаа гоождөг. Ямар эдээ цагаа гарч ирдэг хөхтэй зэрэг нэгдүгüүрт нь энэс нэг талынхын соргоноос дарс гардаг байсан гэж. Одоогоор бол Монгол арх. Нөгөө талынхын соргоноос яг ариг гардаг байсан. Нөгөө талынхын соргоноос балын ундаа гардаг байсан гэж байна. Балын ундаа. Дөрөв дэх соргоноос нь юу гарах вэ? Хамгийн сонирхолтой нь Улаанбуудан шар айраг одоогийнхоор бол пив гоождөг гэсэн гэж. Улаанбуудан пив. Тэр пивнийхэн нэр юу гэж багш нар бүр зориуд та хэдэд хэлийгээ тэмдэглэж аваад ирсэн. Тэр пивнийхэн нэрийг Треарацина гэдэг гэнэ. Треарацина гэдэг нэртэй Улаанбуудан шар айраг буюу пив гоождөг гэсэн гэж. Тэр Францын Вильгельм гэдэг хүн. Тэгээд энэнийх нь бүтэс юмнуудыг бас их нарийн бичсэн бийл дээ. Тэр доор нь тосчихсан дөрвөн сав байна штэ. Тэр дөрвөн сав чин доороо дээшээгээ ингээд сав барьчихсан арслан байдаг гэж байгаа. Тэгээд тэр лүү гоожж байдаг. Тэр лүү гоожоод ирэхтэй зэрэг нь энд аягчид гэж байна. Тэр аягчид л тэгээд балын ундаа уу гэсэнд нь балын ундааг нь пив уу гэсэнд нь пивийн айраг уу гэсэнд нь айрыг аягалж аваачаад өгдөг. Тэгээд энэ доод сав нь гэхэд дундраад ирэхтэй зэрэг нь дээшээгээ тэр дээр байгаа нь юу вэ нэ?
Тэр хамгийн дээр нэг юм байна да миний хөөхтэй. Ангел. Ангел гэж Тэнгэрийн элч. Одоо нөгөө далавчтай. Тэгээ далавчтай Тэнгэрийн элч ангел гэж одоо түүхэнд гардаг мэдэн тийм ээ. Тий. Ангел байгаа байхгүй юу? Ангел өөрөө бүрээ үлээдэг. За тэгээд л доод талынхан тэр нөгөө эдээ ундаан жоохон багасаад ирэхдээ зэрэг ангел руу дэшегээ хараад за эдээ ундаагаа хайрлаарай гэхдээ зэрэг нь ангел ингээд бүрээгээ үлээдэг. Бүрээ үлээхдээ зэрэг энэ нөгөө дөрвөн соргоноос нь саяын дөрвөн эдээ ундаа урсаж гарч ирж байдаг. Тэгээд хүмүүсээ тарааж байдаг гэж. Тэгээ тэр үед л ер нь монголчуудын амьдрал их тансаг зэрэглэл төрчихсөн байсан гэж түүхэнд бишиж үлдээсэн байдаг. Одоо энэ Жувене гэдэг нэг аялагч вэ. Энэ Жувенегийн бичсэн тэр эрдэмтний Чингис хаанаас өмнө монголчууд бол хэн ч биш байсан юм а гэж. Хэн ч биш байсан. Харин Чингис хааны дараагаар бол монголчууд Деважингийн оронд амьдарч байсан гэж. Өмсдөг зүйл нь хоргой торго. Иддэг зүйл нь одоо жимс үр жимсээр хоололдог шувууны мах. Уудаг ундаа нарийн тансаг одоо унд байсан юм а гэж ингэж бичсэн байдаг. Тэгэхээр чи их нарийн юм болж штэ тийм ээ. Өмсдөг зүйдэг нь торгой хорго. Иддэг нь малын мах биш. Жимсээр хоололдог шувууны мах. Уудаг ундаа нь одоо балын ундаа байсан юм а. Үнэхээр одоо тэр Деважингийн орон гэдэг бол тэр үед Монголд л байсан юм а гэж бичүүлдээсэн байгаа байхгүй. Тэр чин одоо энэ мөн бодж таархандаа тийм ээ. Ийм л байсан байна. Тэгэхээр одоо 1206, 1236 онд барьдуулсан тэр үеийн монголчуудыг бол миний хүүхдүүд нэг ийм байдалтай төсөөлж бодоорой. Хамаагүй одоо тэгж бүдүүлэг байдлаар, хамаагүй госрогдмол байдлаар төсөөлж бодох. Тэр үед л одоо дэлхий бишиж үлдээсэн ба шүү дээ. Тэр Деважингийн орон гэдэг чинь бол Монголд байсан юм а гэж. Сонирхолтой байна тийм ээ. За нэгэн Чингисийн тухай ярьсан болохоор багш нь нэг зүйлийг өнөөдөр хүүхдүүдэд анхааруулж хэлэхгүй болохгүй нэг зүйл яг Чингис хааны өөрийнх нь бодит дүр гэдэг юмыг одоо өнөөдөр их сайн тогтоож авах хэрэгтэй. Чингис ер нь яг ямар хүн байсан? Энэ олон одоо байгаа зургнуудын аль нь яг бодит зураг юм бэ гэдэг дээр бас нэг жоохон тайлбар хэлэхгүй болохгүй байна. За энэ бол Чингис хааны эшөрөг гэж явдаг. Эшөрөг гэдэг бол Чингис хааны яг үндсэн зураг нь гэсэн үг. Үндсэн зураг нь яг ийм хүн байсан гэж одоо түүхэнд үлдсэн байна. Энэ эшөрөг одоо өнөөдөр Хятадын төв музейд байдаг. Хятадын төв музейд байдаг 58-40 харьцаатай энэ эшөргийг яагаад одоо та өнөөдөр яг Чингисийн өөрийнх нь үнэн дүрх мөн гэд хэлээд байна уу гэдэг дээр багш нэг тайлбар хэлнэ. За энэний малгай нь болохтой зэрэг ингээд яг түүхэн сурвалжаас эрдэмтдийн судалж үзснээр бол цагаан одоо тийм арьсан гадартай булган дотортой ийм малгай тэгээд нэлээд нас нь явцсан хойноо одоо зурсан цагаан сагалтай тэр нэг жихнийхэн доор гогцороод байна штэ. Энэнийг одоо улсууд эмэг гэж андуураад байдаг. Эмэг биш энэ яг үснэ гэж байгаа юм шиг миний хүүхдүүд. Үснэ ийм гогцоо үстэй. Одоо энэ бодит зураг бол яг Чингисийн өөрийнх нь зураг мөн гэж өнөөдөр ер нь л Монголын болон дэлхийн эрдэмтэд батлаад байгаа юм. Та юугаар энийг ингэж батлаад байдгийг гэхдээ зэрэг багшийн түрүүний хэлсэн нөгөө Йоан улсын түүх гээд 210 бот ном биш үү? Йоан улсын түүх 210 бот номонд юу гэж хэлсэн бэхээр 1278 онд одоо Тайцу хаан гэж хятадаар Чингис хааныг Тайцу хаан гэж хэлдэг. Тайцу хааны хөрөг зурах зарилгийг 20 хусууд олгоо гэсэн тийм бичээс байдаг байхгүй юу? Зарилгаар энийг 20 хусуу гэдэг хүн зурсан 1278 онд зур 79 онд зур дуусгасан гэд түүхэнд бишээд дэлдэж гисэн байдаг. Тэгээ 20 хусуу гэдэг хүн нь ямар хүн байсан гэхээр Йоан улсын үеийн ордны одоо зураач монгол хүн байсан. 20 хусууд одоо энийг зурах үүрэг даалгаврыг хэн өгсөн гэхдээ зэрэг өөрийнх нь өгөөдөө өгсөн байдгийг. Өгөөдөө 3 хүний зураг зурах үүрэг өгсөн. Нэгдүгээрт нь өөрийнх нь өвөг эсэг Есүхэ баатарын зургийг зурах, хоёрдугаарт нь өөрийнхөө эсэг Чингисийн зургийг зурах, гуравдугаарт нь өөрийнхөө зургийг зурах ийм үүрэг одоо зарилгаар өгсөн тухай сурвалж бичигдүүлсэн байна да. Тэгэхээр яг хүүгийнхэн зарилгаар тийм ээ Чингис хааны энэ зургийг монгол хүн зурсан учраас Чингис хаантай хамгийн төстэй хамгийн бодиттой зураг энэ мөн гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мэдээж өгөөдөө чи одоо аавыгаа сайн л мэдэн штэ тийм ээ. Одоо бүхэл талаас нь үзээд аавтайгаа одоо адилхан болох хэдийгээр Чингисийг нас орсны дараа зурсан ч гэсэн өгөөдөгийн даалгавраар өгөөдөгийн хяналтанд орж сурчаас энэ хамгийн бодиттой зураг байх үндслэл бий гэж ингэж үзэж байгаа юм. За тэгээд энэ зургийг сүүлд нь
үнэхээр одоо тэр Юан улсын үед 29 үгийн зурсан зураг мөн үү биш үү гэдгийг 1965 онд одоогийн Бүгд найрамд Хятад ард улсын соёлын яамнаас тусгай камс хараад ер нь тэр хааны ордонд байдаг музейд байдаг бүхэл хаадын зурагт дүн шинжилгээ хийж үтсэн тийм тусгай камсын одоо шийдвэр байдаг. Тэр шийдвэр дотор бол одоо энэ Чингис хааны энэ зураг бас дээрээ эн чинь бичээстэй Тайцуу буюу Чингис хаан алдар нэр нь Тэмүүжингээ биччихсэн байдаг байхгүй юу. Энэ Тайцуу хааны энэ зураг бол одоо яг 1270-аад оны үед Юан улсын үед зурагдсан зураг мөн байна гэд. Албан ёсоор одоо 60-аад оны үед Хятадын соёлын яамнаас гарсан камс тогтоочихсон. Тэрийг юугаар тогтоосон гэхдээ зэрэг одоо тэр зурсан материал тийм ээ зурсан будаг ерөнхий дүр төрх бүх юмнаар шинжилж үзээд энэ бол Юан улсын үеийн зураг мон гэд. За тэгээд энэ Тогон төмөр хааны хүртэл Хятад байсан байдгийг. Яг Хятад юу яг тэр Юан улсад байхгүй Хятадын газар нутаг дээр. Тэгээ хамгийн сүүлд Тогон төмөр хаан чи Хэзээ Басламын хүүхдүүд 1368 онд Юан улс мөхөд Тогон төмөр хаан одоо Аран Монгол руугаа ирсэн. Тэгтээ өөрийнхөө одоо бурханч байсан хүнд тусгайлан өөрөг тавигдаад тэр одоо хааны ордонд байсан дахил хааны ордонд байсан тэр 3 зургийг Аран Монгол руу одоо хойш нь авч явах үүрэг даалгавар тушаал өгсөн тухай мөн Юан улсын судар наманд тэмдэглэгдсэн байдаг. Энийний дагуу арга халах руу Аран Монгол руу авч явсан гэсэн ийм юм бас тэмдэглэж байлцсан. За тэгээд энэ зураг яагаад эргээд Хятадд очихсан юм бэ гэдгийг судалж үзээд 1955 онд Хятадын төв музей энэ зургийг нэг Хятад айлаас авсан байгаа юм. Тэгээд тэр Хятад айлаас авахдаа протокол бичиж л да. Тэр протоколдоо юуг тэмдэглэсэн гэхээр миний аав тийм нэртэй хүн одоо цэргийн дарга байсан 1210-аас 20-од оны үед одоо Монголд одоо явж байгаад Монголын нэг хаан ноён айлаас энэ зургийг авсан юм гинлээ. Тэгээд бидэнд хадгалуулсан юм а гэд хадгалж байсан улсууд нь Хятадын төв музейд өгөхдөө тийм протокол бичээд өгчихсэн тийм юм байдаг. Тэгтээ зэрэг бол энэ зураг яг тэр Тогон төмөр хааны үед Монгол руу буцаж очоод нэг одоо сурвалжит одоо хаан ноён айлд байж байгаад 1910-аас оны үед чинь нөгөө урдаас Хятадууд орж ирсэн одоо нөгөө гамингуудын үе штэ. Тэр үед нэг Хятадын цэргийн дарга буцааж авчгараад хүүхдүүдтэй хадгалаад хүүхдүүд нь 1955 онд Хятадын төв музейд өгсөн ийм учир утгатай ийм зураг. Тийм учраас одоо яг энэ зургийг бол ямар нэгэн хардлаг сэрдлэггүйгээр түүхэнд их батлагдж байгаа учраас энийг одоо Чингис хааны иш зураг мөн гэж ингэж ойлгох нь зүйтэй. Энийг юу гэж хэлээд байна вэ гэхээр зэрэг одоо сүүлийн үед ерөөсөө Чингис хааны шин дуртай болгонд өсөөлж бодод нүдэн анжгаал зурчихдаг болсон байна штэ. Тэгж ус болохгүй. Эн чин одоо Монголын их хаан, дэлхийн их хааныг яг л одоо бодит байдлаар нь тэр үед нь зураад үлдээсэн энэ л одоо тэг тэнхлэг юм хүмүүний барь зурхгүй бол хэн болгон одоо нүдэн анаал өөрийнхөө дур мэдээ зураад байх юм бол Чингисийн хөрөг хөрөг биш болно штэ. Тэгээ саяхан Чингисийн одоо төрсөн он цагийг огноог Монголын төр албан ёсоор тогтоосон тухай багш нь ярьсан тийм ээ. Тэрэн шиг одоо Чингисийн яг энэ иш зургийг Монголын төр албан ёсоор тогтоогоо Чингис хааны иш зураг бол энэ мөн Чингис хаан бол яг ийм хүн байсан цаашдаа Чингисийг дүрслэхдээ яг үүнийг баримталж төрсөж явах ёстой гэсэн бас зарлиг шийдвэр гарууштай юм шиг байгаа юм. Тэ. Одоо Монголын төгрөг гэдэл байна шүү дээ. Одоо тэгэхээр чинь саяын зураг биш байгаа биз дээ тийм ээ. Ерөнхийд нь бол малгай нь байна, тэр уур талынх нь ус нь байна. Тэгвэл тэр нүүд сахал юмнууд нь бол бас харьцангуй өөр л байгаа байхгүй юу. Ер нь бол үнэхээр одоо хааны зургийг Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа чи юу вэ? Төгрөг. Төгрөг гэдэг юм бол аль ч улсын тэр улсынхаа тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тэн дээрээ бол улс болгон өөрийнхөө хааны зургийг яг л бодит үннээр нь тавих учиртай байхгүй юу. Тэгвэл зэрэг бол энэ бол одоо тэр одоо Чингисийн яг үндсэн иш зургийг баримтлах нь баримтлал юм байгаа. Яг тэр байна гэх юм байхгүй их ялгаатай байгаа үстэй. Ийм л байдлаар л одоо тэгээд дур дураараа л одоо ерөөсө зурж болохгүй гэдгийг л одоо албан ёсоор Монголын төр баталгаажуулах ёстой. Цаашдаа ч гэсэн миний хүүхдүүд тэгээд энийг бас хатуу их нарийн сан анхаарч явах учиртай, сайн харж явах учиртай. Тэгэхгүй бол одоо тэгээд нэг иймэрхүү л нэг өвгөний зураг харагдвал заавал нөгөө Чингис нь юм байлгүйдэл гэсэл юм болж хувирна штэ сүулдэ тийм ээ. Энэ яг Чингис хаан байна гэж хэлэх арга байхгүй. Тийм учраас энийг цаашдаа их онцгой анхаараарай гэж телевизээс ч та бүхэн ч гэсэн энд бас онцгой анхаарал тавиарай. Ер нь цаашдаа энийг бол төрийн шийдвэр гаргахын зүйтэй асуудлын нэг юм шүү гэж хэлж байна. Түүхийн жимээр нэвтрүүлгийг хамтран хийж байгаа
Хүүхдүүд та бүхэнд маш их баярлж байна багш нь. Одоо тэгээд эн чинь шинэ жил болж байна шүү дээ. Тэгээд багш нь хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгнө. За. За сайхан баярлаарай. За. Дараа жилд гişэлдээ их мэрэж онц сурцгаагаараа түүхэн жимээр нэвтрүүлгэн амжилттай сайн зохион байгуулж олон төргөөрэй. За. За. Босоодор миний хүүхдүүд бүгдээрээ ав. Тэ. За. Гişэл номондоо мөрийн шүү. Телевизээр зураг авахулж байгаа гэдээ итгээ тэгээд гişэл хийдүүлээд байгаараа та. Түүхэн шалгалтанд бүгдээрээ онц авчихаа үедээ. Онц авалгүй яах вэ тийм. За баяртай хөхтөө. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Наран мандахаас шингэ хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал үүсэл хөгжил дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна.